Сайн болон үзэгчтэй Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ мэдээг танилцуулъя. Өнөөдөр Хинтээ аймгийн улсын бүртгэлийн хэлсэн эвт худалдааны төвдөр нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. Тус өдрөлгөөр цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд тоон гарын үсгийг үн төлбөргүй олгосон байна. Хинтээ аймгийн хэмжээнд тоон гарын үсг авсан 500 гаруй иргэдэд байгаа юм байна. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөлгөөр иргэдэд тоон гарын үсгийг олгох тал дээр түлхүү ажиллаж байна. Хинтээ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоон гарын үсгээ 500 орчим иргэд аваад байна. Энэ нь улсын хэмжээнд хангалтгүй байгаа учраас иргэдэд тоон гарын үсгийн ач холбогдлыг сурталчлах, албан байгууллага аж ахуйн нэгжээр явж гарын үсгийг олгох ажлыг эрчимжүүлэн ажиллахаар улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга Мөнхцөл энхүү ярьж байна. За манай хэлтсэн өнөөдөр нээлттэй өдрөлөг зохион байгуулж байна. За нээлттэй өдрөлгөөр улсын бүртгэлийн 3 төрлийн зохицуулалтыг бол бас бүрэн хүргэж байна. За үүн дээр бас цахим гарын үсгийн тухай хууль 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой 5 сарын 1-ээс иргэдэд бол тоон гарын үсэг олгож эхэлсэн. За цахим гарын үсгийн тухай хуулиараа бол тоон гарын үсгийг олгох гэрчлэгээжүүлэх байгууллага нь улсын бүртгэлийн байгууллага байгаа. Тэгээ хууль зааснаар бол Монгол улсын 16 наснд хүрсэн иргэнд бол 5 жилийн хугацаатай тоон гарын үсгийг үн төлбөргүй олгох ажиллагаа бас энэ өдрөлгөөр маань хийгдэж байна. За иргэн бол өөрт хамгийн ойр байгаа улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очоод иргэний үнэлгээтэйг очоод тоон гарын үсгээ авна. За ямар нэг одоо харьяал бол харгалцахгүйгээр ингэж авнаа. За тоон гарын үсэг маань ерөнхийдөө цахим орчинд өөрийгөө одоо тухайн иргэн гэдгийг батлах, цахим орчинд хийж байгаа үйлдэлийн одоо баталгаажуулах гол түлхүүр болж ашиглагдана. За тоон гарын үсэг маань бүх төрлийн төрийн цахим үйлчилгээнүүд, за банк санхүүгийн одоо төлбөр тооцоо, за мөн гэрээ хэлцэл байгуулах, за бусад одоо цахим сервисүүдэд хандахад бол голлож одоо ашиглагдана. За хууль зааснаар улсын бүртгэлийн ерхий газар нь гэрчлэгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол улсын 16 наснд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатай олгохоор болгожээ. Иргэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт хамгийн ор байрлах салбар нэгжид биеэрж хүсэл гаргаж авна. Ингэхдээ засаг захиргааны нэгжийн харьяал харгалзахгүй, хууль засаар хүсэл гаргасан иргэний мэдээлэл зөв бол хүсэл гаргасан даруйд тоон гарын үсгээ олгоно. Мөн нээлттэй хаалганы өдрөлгөөр газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр цогц үйлчилгээг иргэдэд үзүүлж ажиллаж байна. Хинтээ аймгийн засаг даргын 2021 оноос 24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цогц үйлчилгээг суманд хүрэх гээд бол дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилтын өрөөнд бол улсын бүртгэлийн хэлсэн газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран эд хөрөнгийн бүртгэлийн цогц үйлчилгээг бол иргэд орон нутгийн иргэдтэй бол хүргэж байна. За энийгээ бол нийтдээ 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Өнөөдөр болохоор ингээ албан ёсоор хэрлэн сумдаа зохион байгуулж байна. За энэ хамрах хүрээ маань гэх юм бол улсын бүртгэлийн хэлтс нь бол аймгийн хэмжээний 18 сум 4 тосгоны тосгоны одоо засаг даргын тамгын газар, за улсын бүртгэл газрын харилцаа барилга хот байгуулалт бол хамтран зохион байгуулна. За энэ өдрөлгийн хүрээнд бол хийгдэх ажил гэх юм бол иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэн, за мөн баримт газар Монголиа аппликейшнийг ашиглан төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх, за мөн төрийн үйлчилгээний лавлгаа мэдээлэл авахыг бол иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэн, за мөн иргэн хуулийн этгээдийн газар өмчлөх ашиглах гэрчлэгээг олгож, за тэгээ иргэнд олгох, за мөн эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, за мөн газар өмчлөх хүсэлтүүдийг бол хүлээн авах ажлуудыг бол хийж байгаа. За та өнөөдөр нээлттэй хаалга улсын бүртгэлийн газраас нээлттэй хаалганы өдрөлөг зохиож байна те, ямар үйлчилгээг авах гэж байна? Би энэ тоон гарын үсгэл лав гэж явж байна. Одоо юу н улс орон дээр тоон гарын үсэг төрн шилжиж байгаа шүү дээ. Энэ талаар нь мэдээлэл байгаа юу? Байхгүйсэн мэдээллийн үн эндээс бас авч чадчих байна. Эндээс бүх мэдээллийг авлаа. Одоо яг та тэгээд ер нь бүх систем шилжиж байгаа юм чинь тоон гарын үсэг ер нь хэрэгтэй юм байна.
Дашам дурдахад тоон гарын үсгээр улсын бүртгэлийн ерхий газрын 4 төрлийн үйлчилгээг авах боломжгүй тодруулалт гэрлэлт бүртгэх, цуцлах хэрэв хуулийн байгууллагаас тухайн иргэнд хориг тавьсан бол Монгол Улс иргэний харьяалд орох, харьяалаас гарах, мөн хурууны хээний шинжилсэн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахд өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очих юм байна. Дараагийн мэдээ. За энэ жил Дорногов аймаг дахь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль үүсэх хөгсний түүхт 60 жилийн тохиож байгаа юм а. Энэ хүрээнд тус сургуулийн багш нар сургуулийн төгсөгчдийн хамгийн их хувийг эзэлдэг Хинтээ аймаг төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. За багш авийн уулзалтын арга хэмжээг зохион байгуулснаар олон үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулагдана хэмээн зохион байгуулагч тал үзэж байгаа юм а. Дорногов аймаг дахь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн салбар нь анагаахын ухааны 60 жилийн ойн хүрээнд багш авийн уулзалт арга хэмжээг зохион байгуулж байна. Тус сургууль нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд 60 жилийн түүхт туршлагаараа одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийг ялангуяа совилогч тусгай дунд мэргэжлүүдийн мэдлэг мэргэжлийг дэвшүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай баг бүрэлдэхүүнд бол манай сургуулийн одоо шилдэг багш нарын төлөөлөл энд явж байна. Тэгэхээр өшөө цаашлаад бид нэр бүсийн аймагудаасаа сургуультай элсэлт авах, оюутан элсүүлэх, хүний ихэмж 6 жилээр за дипломын болон бакалаврын 3-4 жилээр совилогч мэргэжлэр за цаашлаад им найруулагч, лабораторийн техникч зэрэг мэргэжлүүдээр одоо оюутан элсүүлэх энэ талынхаа одоо мэдээллийг сургалтынхаа давуу талыг орон нутагт суралцах боломж нь илүү юу байдгийг энэ болгоныгоо бид нар бас Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуульд төгсөж байгаа оюутнууд болон сурагчид болон хим биологийн багш нарт бас танилцуулах, сургуулийн захирлуудад энэ талынхаа мэдээллийг өгөх, хамтран ажиллах, гэрээ байгуулах зэрэг ийм ажлаар ирсэн. Ер нь бол Хинтээ аймгаас элсэгчид бол манай нийт элсэгчдийн бараг 30 гаруй хувийг эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн манай сургууль суралцж байгаа, Хинтээ аймгаас суралцж байгаа оюутнууд маань үнэхээр бас амжилттай суралцдаг. Бид нэр зөвхөн одоо эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна тэнд одоо яг хүн болон төлөвшөх, өшөө цаашлаад ажлын байран дээр гараад ажиллах, дадлах туршлагыг одоо бий болгох, ачаалал даах чадвартай, хүргэх чадвартай, нийгмийн идэвхтэй тийм ээ энэ болгоныг бид нэр сургалтынхаа хажуугаар бас бий болгохыг зорддог. Энэ бол бас манай сургуулийн онцлог тал байгаа. Хоёр чиглэл рүү гарсан. Тэгэхээр бид нэр Говьсонбор Налах аймагт хоёрт бол өргөн бүртгэгчнэрээ аруулаа. Тэгвэл Хинтээ аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудын 80% нь уг сургуулийг төгссөн төгсөгчд байдаг байна. Иймээс эдгээр төгсөгчдтэйгээ эргэх холбоотой ажиллах, цаашлаад мэргэжил дэвшлүүлэхэд нь тусалж дэмжих үүднээс энэхүү багш авийн уулзалт арга хэмжээг зохион байгуулж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн харьяа Дорногов аймаг дахь салбар сургуулийн маань одоо түүхт 60 жилийн болох гэж байна. 1962 онд одоо анх үүсгэн байгуулагдсан. Тухайн үед бол зөвхөн одоо их баригч, совилогчийг бэлтдэг байсан бол одоо 93 оноос хойш бол их хэмжээг бэлтгэдэг юм болсон байгаа. За зүүн аймагуд болон одоо говийн бүсүүдийн аймагуудын одоо ихэнх эмч, совилогч, засгийн мэргэжилтнүүд бол Дорногов аймгийн анагаах ухааны сургуульд бол сурч төгссөн байгаа. За тийм учраас одоо манай аймгийн нийт эмч совилогч тусгай мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь бол Дорногов анагаах ухааны одоо сургуулийг төгссөн юм байгаа. Тэгээд одоо түүхэн энэ үеэр одоо хэрхэн одоо хамтарч ажиллах уу, цаашид одоо сургалтыг ялангуяа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрхэн одоо бэлтгэхэд энэ тал дээр бол хамтарч ажиллахаар анагаахын одоо Дорногов аймаг дахь салбарын захирал сургагч багш нар бол хүрэлцэн ирээд бид нарт одоо яг багш авийн уулзалтаа бол хийж байна. Тэгээ энэ гол зорилго нь ерөөсөө л одоо цаашид эмч эмнэлгийн мэргэжилтэн ялангуяа одоо нийт шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнүүдийг одоо тийм ээ бид нар захиалгаар одоо суралцуулах энэний дагуу аймаг орон нутагч гэсэн одоо бодлогоор бас дэмжих энэ тал дээр бас хамтарч ажиллах ийм чиглэлээр бас ирсэн байгаа.
За энэ уулзалтанд зүүн бүсийн сургуулийнхаа төгсөгчдөө уулзаж тэднэр дамжуулан эрүүл мэндийн салбар шаардлагатай байгаа мэрэгчлүүдэд бэлтгэх, цаашлаад орон нутгийн төгсөх ангийн сурагчдад энэ төрлийн мэрэгчлийг сурталчлан эсэлтийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм а. Тиймээс энэ ажил дээр орон нутагт байгаа төгсөгчд болон нэгдсэн эмнэлгийнхэнтэй тус сургууль хамтран ажиллагаар болсон байна. За орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь сэдвт зүүн бүсийн эрчим хүчний чуулга хуудасд Хинтээ аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. За тус зөвлөгөөнд нийтдээ салбарын 120 гаруй төлөөлөгчид оролцож салбарынхаа талаар мэдээллийг солилцсон байна. Уур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болцсохгүй байгаа үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдэв болжээ. Иймээс эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэгч талуудын чадварыг бэхжүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил хэрэгжүүлсэн төслийн үр дүн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бүсчилсэн сургалтыг Хинтээ аймагт 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байна. Тэгвэл зөвлөгөөнд Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Говь, Сүмбэр, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, эрчим хүчний зохицуулах зөвлөл, мэрэгжлийн энэлтийн газрын удирдлагууд болон мэрэгжилтнүүд гээд нийт 120 гаруй албаны хүн оролцлоо. Барилга байгуулалтын яам, эрчим хүчний зохицуулах хороо, за Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг эрчим хүчний барилгын эрчим хүчний үр ашгийг сайжруулах төсөл одоо энэ 3 байгууллага хамтран санаачлаад орон нутагт дах эрчим хүчний үр ашгийг сайжруулах төлөвлөгөө боловсруулахтай холбоотой бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна. За өнөөдөр бол одоо хаадын хөөлгийн нутаг Чингис хаан хотод хүрэлцэн ирээд байна. За энэ сургалт зөвлөгөөнд бол Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, за Дорноговь аймаг, Говь Сүмбэр аймаг, за Хинтээ аймаг ороод ингээд 5 аймгийн одоо төлөөлөл бол үндсэндээ хүрэлцэн ирээд бидний сургалтанд бол оролцож байна. За яг сургалтын ач холбогдлын талаар та бүхэн товчхон дурдвал хүндрэлтний өмнө одоо уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудал бол одоо хурцаар тавигдаад та яг одоо бас яриад идэг болчлоо. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулдаг үндсэн хоёр л одоо арга хэрэгсэл байна гэж бол бас хүндрэлтэн томьёолоод судалгааны үр дүнгуудаа гаргаад байгаа юм. Тэгэхээр нийт ялгарч байгаа энэ хөлөмжийн ялгарлын одоо 73% нь эрчим хүчний салбараас ялгарч байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа цахилгаан талаанаас одоо үйлдвэрлэх явцад хөлөмжийн ялгаад одоо дэлхийн дулаарлыг бий болгоод байна гэсэн үг. Тэгэхээр энийг бууруулахын тулд одоо эрчим хүчний салбар бол нэг талдаа сэргийгт эрчим хүч, цэвэр эрчим хүчийг хэрэглэх, нөгөө талдаа эцсийн хэрэглэгч талдаа бол эрчим хүчийг хэмнэх үр ашигтай хэрэглэх асуудал бол хурцаар давигдаж байна. Энэ үеэр эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадахжуулах, материаллык баазыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үн тарифын зохицуулалтыг эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах мэдээлэл солилцлоо. Мөн цаашид барилга байгууламжийн дулаан техникийн засвар шинжилгээх, эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барих чиглэлд оролцогч саналаа илэрхийлж байлаа. Хинтээ аймгийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудыг барих барилгын компани төсөл саналууд ирж одоогоор судалгааны шаттай явагдаж байна. За өнөөдөр бас эрчим хүчний яамнаас болон эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс мөн Герман улсын бас төслийн байгууллагуудаас бас Хинтээ аймаг одоо энэ цагаан гаруй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бас энэ хөтөлөлт одоо гадны барилга байгууламжийн дулааныг алдагдлыг багасгах эрчим хүчний хэмнэлтийн гормод ажиллах энэхүү төслийн хүрээнд бас сургууль зохион байгуулагдж байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр цаашд бол Хинтээ аймгийн одоо энэ дулаан алдагдaltaй эрчим хүчний хэмнэлтийн гормон дээр бас цааш төлөвлөгөө гаргаж ажиллах энэхүү сургалтыг бол зохион байгуулж байна. Ер нь цаашид аль болох бид нар бас эрчим хүчний хэмнэлттэй ийм гэр хороолрого юм хаус хороол барих юм төлөвлөгөөтэй бол ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол бид нар одоо судалгааны юунд явж байгаа. Гэхдээ сая бол одоо Улаанбаатар хотод бол тэр хойтлын Чингэлтэй дүүрэгт бол яг ийм дулаанаар биш одоо нарны дулаанаар одоо дулаанаа үйлдвэрлэж өөрсдөө ингээд дулаанаа хангадаг ийм эко одоо машин гэдэг бид нараас шууд үзсэн байгаа. За яг энийг бол бид нар бас цааш хэрэгжүүлээ. Энийг бол бас Хинтээ нутагтаа бас нутагшуулъя гэдэг ингээд бид нар бас төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.
Energy efficiency in the building sector. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн онцлог тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадварт дээшилсэн байх үр дүн сургалтаас хүлээж байна. Дэлхийн нийтээр сэргээгт эрчим хүчийг түлхүү хэрэглэх, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад онцгойлон анхаарах болсонтой холбоотойгоор бүсчилсэн байдлаар бодлого үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж сэргээгт эрчим хүчний бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэлээ. Өнөрхөн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Даваа гарагийн шинэ мэдээллийн хөтөлбөрөөр эргэн үцлэн түр баяртай.